хөхманхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би. Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт холын хоёр одны тохиох бяцхан жилөөнд хоёр нүдний үзүүрт цэнхэрлэг төдий тэртээд хөхманхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би гэж төрийн сойрхолд их найрагч Завхан аймгийн Алдархан сумын хүү Бэгзэн Яв хулангийн шүлгийг дурддгийн учир 1730-аад онд үндэс суурай тавьсан Монгол улсын хамгийн анхны сум засаг захиргааны нэгж хотогтуудын үлгийн нутаг Хантайшир уулын аймаг одоогийн Завхан аймгийн Алдархан суманд улаан хайрхан, бор хайрхан, борхуул, борхын шугуй, борх чулуу гэд байгалийн үдсгэлэнт нутагт 1880-аад онд төрж өссөн бидний өвөг дээдэс эгч дүү нүдэн болон мядаг нарын ураг удам үр хойч хэрхэн өнөр өтгөн болж өдий хүрч ирээдүг бүтээж яваад түүхийг өгүүлж байгаа юм. Эгч нүдэн зэвхтэй гэр бүл болж тунцэг давг аюуш хумбнаа буюу долгор хөнхөө садаахүү цэвэнхүү баасанхүү маамхүү нарын 8 хүүхэд төрүүлж өсгөжээ. Нүдэн болон мядаг нарын ургийн баяр 2025 он. Эгчдүү нүдэн мядаг нарын ургийн баярт хусавч үл арилах, ясан төрөл, шахавч үл ширгэх, цусан төрлөө таньж мэдэж ах дүүс ураг садантайгаа танилцахаар 200 гаруй хүн цуглжээ. Энэ санаачлагыг бол одоо манай нагц эгч одоо загцруу эгч маань гаргасан. Бидний санаачлагыг дэмжиж ураг төрлөөрөө уулзалдаад ургийн баяраа хийхэд дэмжлэг үзүүлж, оролцож, хамтарч ажиллаж байгаа нийт ураг төрлүүдтэй одоо нагц нарт та бүхэнд хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа шүү. Одоо ингээд бүгдээрээ ураг төрлөө мэдлцээд сайхан төрөл садангаа улам батжуулаад явна гэдэгт итгэлтэй байна. Баяр эхлэхийн өмнө хуран цугласан ураг төрлийн хүмүүсээ нэгтгэн тэдний сайн сайхан ирээдүйг тэгштгэн уул усандаа залбирч байгаль дэлхийгээ даатхан лам багшаа урьж ном хурж ургийн баяраа эхлүүллээ. Хамаг амтан та бүхний ураг садан төрөл төрөсөд бүгдээрээ урт настай удаан жаргалтай байх болтугай гэж бурхан нам гурван эрдэнэ бүгдээрийн даатгаад үгүй утгын хурыг буулгах гэдэг дас чирвийн сан гэдэг ном уншаад орон хангаа эзэд тус савдаг бурхан тэнгэрүүд арван зүгийн бүх тэнгэр бурхтад сүүн цацал сэрчүүн гэдэг ном уншнаа. Ургийн хамгийн ахмад эмэгтэй цэгмэд тулган галаа бадраан тулган дассан галын дүлмэт өөдөө дэвжин дээшилж өсөж үржин ураг батчхыг бэлэгдсэний дараа ургаас хамгийн сүүлд хурмаа хийж айлын гэргий болсон залуу эзэгтэйд гардуулан өглөө. Дөрвөн талдаа сан хэмэр бадрааж гадангаса тулгандан гадам бадрааж бүтэн өрх гэрэрэн жаргатугай туурга тусгаардан бүрэн Монголдоо энхи жаргатугай хорой Яа тагачгүй юм чи надад сайхан санагдчих миний охин сайхан томооч юм уу ямар нэг шүү самаагүй надад төсөж яваарай гэдэг юм. Үүний дараа бүл бүрийн төлөөлөл 9 эмэгтэй гарч алтан нар хангай дэлхийд ураг төрлөө даатхан цай сүүний дээж өргөх ёслолыг үйлдлээ. Аюушийн бүл том охин аюушин давхтай гэр бүл болж лаасүрэн, цэрвжав, цэрэн, доржсүрэн, гүнжээ, хаширдэн, балган, эренчин мэдэг, дарвазар, бямбсүрэн нарын 10 хүүхэд төрүүлж өсгсөн байна.
Аюушийн бүлийг түүний 7 дахь хүү Балганы охин Алтан чимэг, Лхаасүрэнгийн баг охин Баян жаргал, баг хүү Дариуцрын гэр бүл Лхавг сүрнэр бүлээн төлөөлж танилцууллаа. Нүдэнгийн том охин Аюуш юм аа. Манай Аюушийн бүлийнхэн бол 6 хүү, 4 охинтой, 10 хүүхэдтэй ийм том бүл айл байна. Энэ айл маань өнөөдөр одоо бүл маань өсөж том болоод нийтдээ 300 гаруй ийм үр ач хүүхдүүдтэй ийм өнөр өтгөн айл болсон байна. Манай аавгууд энэ нутаг бол Алдархан сумын Өгөөмөр багийн Харгант гэдэг газар бол нутгалж ирсэн. Би бол одоо ердөөсөө үр удмаа мэдэхгүй байж энд ирж бүх энэ үр удам ураг төрлөө мэдэж авч байгаадаа их баяртай байна. Би Аюушийн баггүй Дариуцрын гэр бүлээ манай хадам аав завхны Алдар хааныхан бол Мужаан Давг гэдэг хүн байсан байлээ. Тэр Алдар хааны сургуульд барьж өгсөн байшин байсан. Тэр сургуульд Мужаан хийдэг. Хамт олондоо их нэр хүндтэй мундаг тийм хүн байсан байлээ манай хадам аав. За одоо манай нутагч заман үнийг саатууддаг Завхан аймаг одоо их сайхан нутагтай, олон хотготуудтай их гоё аймаг штэ. Одоо тэгэл өс төрсөн нутаг минь үнэхээр сайхан. Аюушийн одоо том хүү Лхаасүрэн гэдгийн одоо хүү Мөнхөө гэдгийн ихнэр одоо тэрний дүү нь одоо нэмэгтэй энэ Баян жаргалд бид нар тэгээд өөр хүүхдүүдтэйгээ ирж энэ гоё баярт оролцож байна. Тэгээд энэ сайхан олон хүүхдүүд өөр хүүхдээ одоо удам судраар нах дүү амраг саданга одоо мэдлэлт савна гэдэг чи одоо маш их том жавшаа. Ургийн баярт хорон цугулсан ах トゥ нартаа Нүдэнгийн охин Баасан хүүгийн том хүү Дорж сүрэнгийн хүү Ган зүргийн охин Чулуун цэцэг морин хуурын татлага гიშгэлүүллээ. Чулуун цэцэг маань та бүхэндээ өөрийн авьяасаар морин хуурын гайхамшигтай илгууг тоглож энэ сайхан ургийн баярынхаа хүндэтгэлийн ёслолтын үйл ажиллагааг нээлээ. Заны хатуу алдар тавьж сонсъё лавгдээс. Хомбона буюу долгорын бүл. Удаах охин Хомбона буюу долгор нь Санжжав гэдэг хүнтэй гэр бүл болж Адяажав, Сандуужав, Цэгмэд, Пүрвсүрэн гэсэн 4 хүүхэдтэй болжээ. Хомбонагийн бүлийг түүний 3 дахь хүүхэд Цэгмэд төлөөлж танилцууллаа. За манайх бол Нүдэнгийн 2 дахь охин Хомбона гэдэг үнээс ам бүлээ бид нар. Тэгээ манайхан ингээд мэлэн бас олон ах トゥ усээрээ бид нар чинь манай ах トゥ нар угаасаа Нүдэн эмээ бас их олон хүүхэдтэй хүн байсан болохоор цаваа цөмөр олон хүүхэдтэй сайхан өнөр өтгөн амьдрдаг. Би ургийн баярт үнэхээр их баярлж байна. Ургийн баярыг зохион байгуулсан манай Загцсүрэндээ би маш их баярлж байгаа. Би өчигдөр өглөө ороод над сураг авч яхад л уйлсан. Тэгээ сэтгэл гэдэг юм тогтдоггүй ийм гоё болдог гэдэг юм өчигдөр айхтар их сайн мэдэрлээ. Хамгийн гол нь Завхан аймгийн Алдархан сумын Борхын гол гэлгсэн чил нулимс асалгацсан. Нутаг орон дуудах бас гоё байдаг юм байна гэдэг их тодорхой мэдэрлээ. За өнөөдөр энэ сайхан өдөр ургийнхаа баярыг хийж байгаа Хомбонагийн одоо Нүдэн ядаг овгийн Хомбона долгор имээ гэж миний имээ байдгийг. 4 хүүхд төрүүлсний тэдний одоо том нь манай Адяажав юм байд. Тэрний дараа Сандуужав гэж хүүхдүүдийн үр садууд. Тэгээ манай Цэгмэд ихчийн маань үр садууд. Гэт Пүрвсүрэн гэж миний ихчийн үр садууд ингээд бүгд нэг бүлээрээ сайхан цуглаж энэ сайхан ургаан баяраа бид нар хийж байна. Сайхан байна. Тэгээ сайхан энэ баярын мэндийг би одоо өнөөдөр миний ихч гэд хамгийн өндөр настай Монгол улсын дархны анхны мастер тогооч
алтан гац содонд миний ихчтэй өнөөдөр ингээд биднийг ингээд баярлуулаад тэгээ сууж байгаад би маш бахархаж байгаа. За ингээд өнөөдөр та бүхэндээ их баярлж байна. Манай ургийн баярт ирсэн нийт одоо ам бүлийн маань дөнгөж энд ирсэн нь 45 том хүн 35 хүүхэд иржээ. Инeen цаана ирээгүй мянган хүүхдүүд томчууд манай гэр бүлийн хүмүүс байгаа. Тэгэхээр дараагийн уулзалтанд энээс олуулаа уулзахыг өрөөё. Сайхан өрөөж. Тэгээ ураг удам Батчиг үндэс бүү тасраг тэгээ сайхан буурлуудын авшиг өрөө шингэж энэ 7 хүүхдүүд залуучууд одоо бүр удмаа ингээд үлдээж та бүхний сайн яваа гэдэг бол өнөөдрийн нүдэн энэ мэдгийнхний та бүхний төлөө хийсэн асар том аж ахуйн шүү. Тийм учраас энэ буурлуудаа ахаад нэг хураалъя. Хураа. Нүдэнгийн охин аюушийн бүлийн мэдчилгээг Монгол улсын гавьяач жүжигчин Төвшин Төгс тэнд хуран цугласан ахмад дуудуулан залууст сэтгэлийн үг хэлж ая дууны мэдчилгээ өргөн барьлаа. Мөнхийн хотгийг олсон нэг ч хүн энэ хорвоо ертөнд байх. Гэхдээ хотгийг олсон чиний амьдэрсэн хүмүүс бол олон бий. Тэрний нэг нь одоо Заяатай нутаг бол манай Завхан нутаг. 13 хоттой ийм нутаг бол байдгүй байлээ. Тийм учраас Завхан нутаг бол тамхтай 13 хотын өдгийн нутаг. Тийм учраас одоо гэгээ нутаг гэдэг сайхан одоо дууг дуурсан байдаг. Тийм ийм дууга таавантай өргөн баримаар байна. Энэ бол манай одоо ялгсан гэгээ хам гэгээ хоёрын маань одоо зориулсан юм. Хөнхөөгийн бүл. Түүний дөрөвдөх охин Хөнхөө Гочоо гэдэг хүнтэй гэр бүл болж Чимдэрж, Сандуйжав, Дэмчигжав, Цэндаюуш, Махвал, Загцүрэн, Ганжуурсүрэн, Отхонбаяр нарын 8 хүүхэд төрүүлж өнөр олуулаа болжээ. Хөнхөөгийн бүлийг түүний охин Загцүрэн, хүү Махвал, хүү Отхонбаяр нар төлөөлж танилцууллаа. Би Нүдэн гэдэг хүний охин Хөнхөөгийн 6 дахь хүүхэд Загцүрэн гэж эмэгтэй байна. Ингээд ээжийн ургийн баярыг хийж ягаад одоо ингээд бид нар ах дүүгээрээ ингээд сууцгааж байна. Манай аавыг Гочоо гэдэг хүн байсан. Гочоо хамгийн бага хүүхэд байна. Хөнхөө гэдэг. Болон Говьтай аймгийн Жаргал сумын үндсэн захирал хүн. Одоо энэ Говьтай аймгийн баяуудын Нуурногоо хүрээ гэдэг дээр хийж сууж ирсэн байж. Тэгээд цаг өмнө гоцхоор ирж хар болоод тэгээд хурж нэг хөөрчвч агрном боссон байж. Тэгээ хуржиж нутагтаа хуржээд багийн дарахыг аахамтыг тэгээд сүлд нь фонтны няруу хийж байгаа тэгэл дэтгэвтэй гарсан. Би бол энэ альцэнэрийнхаа их ааддаг. Том боо. Тэмээд өгтүү байсан. Ээжтэй хэрхэлдэг. Хамгийн бага нь гэж. Тэмээд хүн байлаа да. За би Гочоогийн 5 дахь хүүхэд эрэгтэй байна. Насаараа жодооч илээ. Би нэг юу яриа. Тэгээд аавынхаа цагаан дээрсэн дээр байлаа. Өнөөдөр тадис ганжуур өтер муу талцаад. Чодоо шийдсэн чинь мэлээ болоосоо энэ дээр зогоод. Тэгсэн чи ээж би хойшоо тэр инсвэд гэжтэй. Энэ сохоод гэсэн.
нэгсэн чинь ээж мөр унцсан тавчиж явж эргээ зогтаад зүгээр байхгүй. Тэгж ээж аваасаа айдик хүн бодож тэд нууч одоо. Манай бураа ингээд улсын албаа авч ирсэн. Тэгээд 2 хос бичгтэн. Тэр үед чинь нэг хос бичгтэн байдаг нэг бичгтээ хүн ч ховор байсан шүү дээ. Тэгэхэд манай бураа авч ингээд хувийнхаа дансанд дандаа ингээд уйгуржангаар бичдэг. Нэг тайлангаа болохоор уйгуржангаар юугаар кириллээр бичдэг. Тийм хос бичгтээ хүн байсан. Нэлээд олон жил буураа ээжийн одоо хоол цай гэдэж нэлээд олон жүүр төрөнд нь унтаж ялангуяа би буураа аавынхаа би энэ гочоо гэж хүний хамгийн ууган зэн том охиных нь хамгийн төрөнд гарсан одоо ууган зэн учраас би энэ одоо олон ач зэн нэртэй олон ач нартай байснаас би одоо ганцаараа энэ ах эгч нар зөндөө байсан. Би ганцаараа одоо тэр айлд даамшгүй одоо тийм хүн байлаа. Буураа аавынхаа үрт унтдаг. Бараг 7-8 нас хүртлээр буураа аавынхаа үрт унтдаг. Хаамрын орон дээр нь бид нар газар бүгдээр ингээд газараар зулдаг байхад би буураа аавынхаа үрт унтдаг байсан. Ингээд хөлөөрөө ингээд хүний хамаа буураа аавын номер 1 хүүхэд чинь би одоо буураа ээж өдөө орноос босоог байхад хоолыг хийж өгдөг. Манай буураа ээж бол одоо биднүүсийг одоо унтаж яхад босцсон л байдаг. Буураа ээжийг унтаж яхад барыг хардаггүй чухал хүн байсан. Биднүүсийг унтсан хойно унтдаг. Унтахаас өмнө босоод ажиллаа хийцэн байдаг. Их маш их одоо ажил хичээнгүй, цэвэрхэн тэр олон хүүхдүүдийг одоо яаж идэг төмнийг хоололж идэг, ундтай устай. Тийм л одоо гөгшин байсан да буянтай гөгшин. Тэгээд тэднүүсийн өөр хүүхдүүдийг цуглуулж манай энэ нагц талынхан одоо ингэж бөөгөнж цугларж байгаа ийм явдалд маш их баярлаа. Зохион байгуулж байгаа улсуудаа маш их баярлаа гэж хэлье та. Намайг дамжинд орж идэг. Тэгээ яг энэ сайхан айлаас өргөн болсны үеинд сайхан огшчуудынхаа хажууд өсөж бараг өөр хүүхдээс илүү шахуул сайхан хөргөн байлаа. Дэндүү сайхан огшчуул байлаа. Тэр хоёрын огшчуул манай хатам өвгөн гочоо бол улсын фондны эрхлэгч гэж хавийн амтнд ус мөсөд хийжээдэг. Ер нь мундаг өвгөн байсан та манай хатам ээж бол энэ өвгөөмрийн борхон голынхны цай хоол дайлдаг 2 дугаар бас сайхан арх нэрдэг сайхан Монгол арх нэрдэг манай ээжийнхаа гарын архинаас их ууд исэн улсууд байгаа. Борхон голынхан бол хөнкөгөөг л орошин унтаж яхад хөнкөө ээжээг л орж ирэл муу ээж бол босоод нэг галын хөдөөтэй ваарнаас нэг яах ямар гарч ирэл хоёр аяга өгөөл тэгээд яваад өгдөг. Эдэм сайхан өгсөн байлаа. Энэ хэдийн ачин нараа цөмөрөнгө нутгсан 2 сайхан буянтай өгсөн байна. Одоо тэг энэ сайхан юмыг тэнгэрээс харж байгаа байх гэдэг энэ хүүхдүүд нь цөмөрөө баяр сантай байгаа. Өгшнийг нэг магтсан хүн болчихоо. Аавынхаа ургийн баярыг борхон гол тэгээд одоо ээжийнхаа хоёр дахь ургийн баярыг одоо ээж нагач нарын ургийн баярыг энд хийж байгаа. Хүндэт боорос нүдэн гой мятдаг гэж энэ хоёр игчдүү хоёр байна да юм бол тийм ээ. Тэгээд нүдэн гэдгийг бодоход бол их нүд хөмсөг сайхан байсан байх тийм үү? Мятдаг гэдгийг бодох юм бол нөгөө нэг их мянцсан ухаантай тийм хүн байсан болов. Тэгэхээр та нар одоо ийм гайхалтай сайхан байхаас өөр яах вэ? Бүсгүүчүүд нь үнэхээр нөгөө нүд хөмсөг болсон сайхан бүсгүүчүүд. Залуучууд нь үнэхээр ур ухаан тэгшэрсэн хэмэр залбоотой сайхан залуучуудтай ингээд мундаг байна та нар тийм ээ? Садаа хүүгийн бүл. Харин тэдний 5 дахь хүүхэд Садаа хүү гэлэгтэй гэр бүл болж Магсар жав Банзай сүрэн гэсэн 2 хүүхэд төрүүлжээ. Садаа хүүгийн бүлийг төлөөлж баг охин Банзай сүрэнгийн хүү Дашторж танилцууллаа. Энэ сайхан өдөр ураг төлөөрөө суглаж исэн ахын дүүс та бүхэндээ элүүлэг аз жаргал сайн сайхан хүсье. Би Садаа хүүгийн Банзай сүрэн гэж хүний том хүн байна. Манай дүүндэр Швед улсад ажилладаг нэг маань ажил төрлийн боломжгүйгээс ирж чадсан гэдэг бид ганцаараа би төлөөлж ирсэн юм аа. Их сайхан байна. Та бүхэндээ аз жаргал элүүлэг сайн сайхан хүсье.
Цэвэн хүүгийн бүл. 6 дахь хүүхэд Цэвэн хүү лавгж явтай ханилан сууж Янжин гэдэг охинтой болсон байна. Янжин 4 хүүхэд төрүүлсэн бөгөөд Цэвэн хүүгийн бүлийг том охин Наран Дулам танилцууллаа. Өнөөдөр бидний бас одоо эмэг их Цэвэн хүүгийн маань одоо үрсад бид нар тэр Цэвэн хүү эмээгийн охин Янжин Янжингийн одоо охтууд ингээ хүргэн бэрүүд бид нар байгаад байна. Ингээ үрсад бид нар ингээ цуглаад бас нийт олуулаа ингээд энэ сайхан баяр наадмыг хийж байгаа маш их баяртай байна. Яагаад гэвэл одоо бидний өвөг дээдс нь бас хөхтөнгөрөөсөө хараад үр хүүхдүүд нь бас энэ сайхан баяр наадмыг зохион байгуулж аваад үнэхээр их баяртай байгаахаа гэж баяр бодож байна. Тэгээд энэ сайхан өдөр ингэ сайхан тааж дохиож байгаад баярлалаа. Тэгээд энэ дээр бас төрөл саднаа ураг төрлөө мэдэж байх нь бидэнд бол нэлээх ач холбогдол нь бол ягаад бол бидний цаашх үр хүүхдүүд маань ч гэсэн үр удмаа мэдэж байх нь бас нэн жухлаа гэж бодож байна. Ер нь бол манай энэ өвгдээцэд одоо нэг завхны Алдархан сумын өгөөмөр борхын гол тэр нутгуудаар тэр цагаан дэрс өндөр мод энэ газруудаар бол нутгалдаг байсан. Миний мэдх юм бол манай ээж болохоор тэр Цэвэн хүүгийн хүүхэн Янжин гэж байгаа. Ээж маань бол лам айлын ганц хүүхэн. Тэднээс гарсан үр хүүхдүүд нь бол бид нар ээж маань бага насндаа аав ээжтэйгээ амьдарч бас мал маллаж, тариа тарьж одоо маам станц гэдэг байхад бол тэнд ээж маань ажилладаг гэсэн Алдархан сумд маам станц маш их том станц байсан гэсэн. Тэнд бол ээж маань ажиллаж амьдардаг байсан. Ээж аав нь бол маш том лам хүн байжгаад нөгөө оргож босож бас нөгөө баривчлагдаж тэгж явж байгаад хожим одоо айлах хоттой мал үргээл 3 жилийн дараа ингээл айгүй тийм насаасан дээлтэй сахал сармаа өснө аймаар ургасан тэгж бууж иржсэн гэж энэ түүхийг ярьдаг байсан ээж маань ярьж биднэрт өгдөг байсан. Ээж маань маш их сайн хөдөлмөрч байсан. Тэгээд бас энэ төр зөндөө болж исэн аймгийн депутатад төрөл нэрэн дэвшигдэжсэн. Хожим нь бол дандаа эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагаар явж байгаа тэтгэвртээ гараад тэтгэвртээ суусан байдгаа. Тэгээ ээж маань бас тэр эмнэлэгт ажиллаж байгаа хугацаанд бол бас нэлээд сайн оны одоо жилийн тэр одоо улсын одоо их наадам улсын одоо тэр хувьсгалын ардын хувьсгалын ой медалуудаар шагнагдчихсэн. Маш мундаг хөдөлмөрч тийм хүн байсан болохоор бид нарыг бас хөдөлмөрт бас нэлээд дуртай болгож өсгсөн. Маш их тэр ээж маань цэвэрч юм байл юмд ханддаг харьцаа хандлага нь бол биднэрт бол нэлээд сайн туссан гэж боддог. Баасан хүүгийн бүл. Нүдэн Зэвэг хоёрын 7 дахь хүүхэд Баасан хүү Амгаа гэдэг хүнтэй гэр бүл болж Доржсүрэн, Чадраавал, Пүрвсүрэн гэдэг 3 хүүхэд төрүүлж өсгөжээ. Баасан хүүгийн бүлийг түүний том хүү Доржсүрэнгийн охин Эрдэнэ цэцэг танилцууллаа. За нүдэн байдаг гэд 2 хүний өв садууд одоо ингээд ургийнхаа баярыг тэмдэглэж байна. За би нүдэнгийнх нь нүдэн багмаа. Нүдэн миний эдэнц юм бэ. Миний эмээг Баасан хүү гэдэг. Баасан хүү маань 2 хүү, 1 охин төрүүлж өсгсөн. Ургийн баяр маш сайхан байна. Гоё юм. Би юм зорж ирсэн. Үүний ургийн баяр гэдэг бол үнэхээр гоё юм байна. Хатуу усууд гэдэг. Угаасаа цаанаасаа дэрн эглэмсүү дотн байдаг юм байна. Надад бол их сайхан санагдчихэ. Тэгээ ургийн баярыг зохион байгуулсан Загсар эгчтэй Батай дүүдээ маш их баярлж байна. Бүх нагс нар үеэр хаяад нартаа эрүүлийн авч ярган сайн сайхан хүргэсэн
Маам хүүгийн бүл. Тэдний отхон охин маам хүү Дашбаатар гэдэг хүнтэй гэр бүл болж Доржсүрэн, Галсан жамц, Дамбиним, Бямбсүрэн, Чойсүрэн гэсэн 5 хүүхэд төрүүлжэсгэжээ. Хамгийн отхон охин болох маам хүүгийн удмын 5 сайхан үр хүүхдийг төрүүлсэн байдаг. Тэгээд өнөөдөр энд тэр 5 хүүхдээс нь 9 минут амьдарч байгаа Чойсүрэн маань хүрлцэн ирсэн байна. Манай Чойсүрэн. Алдар хаансан болоод улсын анхны нэгдэл, улсын тэргүүний сум, бидний өвөг дээдсүүд эртнээсээ тийм үү энэ үр хүүхдүүдтэй үр удмыг таниулах. За тэгээд уулд ус аваа гадар орноо дахин шүтэх ийм хүмүүжлийг бол маш сайн олгож ирсэн. Энэ уулд сайхан ургийн баярыг зохион байгуулсан зохион байгуулагч нар за тэгээд Батбаяр Нагчигч, Загцүрэн, за энэ Чойсүрэнгийн охин Уган цэцэг, за Батцэг, за болон бусад зохион байгуулагч нартай маш их талархаж байна. За хамгийн нэгдүгürt нь бол яг цус ойртолт гээд орчин үеийн хүмүүсийн одоо толгой тэрхний өвчин болчиход байгаа. Энэ аимшигт асуудлаас бол яг нь хамгаалах 1800 хэдэн он гэдэг чинь 1900 2000 бараг 2000 жилийн өмнөх түүхийг одоо бид нар бас сөхөн үзэж байна тийм үү. За ингээд энэ бидний өндөр дээд удамд ямар ингээд гарал үүсэлтэй хүмүүс байсан бэ гэдгээ одоо танин мэдснээр бид нар одоо тэр танин мэдхүүн өөрийгөө хөгжүүлэх тэр хүмүүс рүү онцлогийг мэдэж байгаа тэр хүмүүс рүү өөрийгөө яг нь дөхүүлэх ийм алтан боломж нэгдэж байна гэж би бодож байна. Сайхан эрүүл сарууд хойч үеийг одоо ингээд үлдээж энэ улсын орныхоо хөгжил дэвшилт том хувь нэмэр оруулаасаа гэж хүсэж байна. Манай гэр бүлийн хүн маам хүү ээжийн дөрөвт хүү болж төрсөн. Тэгээ би болохоор яг эднэд бэр болоод ирэхэд одоо хамгийн түрүү намайг энэ загцрагч дамдан дэрж ахах хоёрын дайраад би ингээл одоо тэр хөнхөө эмээгийнхаар захун очихтооч тэднийхээр ордог, буцахтаач тэднийхээр ордог. Энэ үр хоочтой бие бинийгээ мэддэг, таньдаг байх хэрэгтэй. Ургийн бичгийг хийх ажлыг өөргийг бол авсан. Тэгээд ажил нэлээ ер нь бол бодож ирснийг бодсонтой харьцуулах юм бол маш их төлөвлөгөө ажил ордгийн билээ. За араас нь бол бас засаж янзлах хамгийн ихэнд л ихэд одоо нөгөө дизайн гаргах дээр бол маш их одоо дизайнер хүний уур ухаан шаарддаг, цаг хугацаа ордог ийм ажил болдгийм байлээ. Тэгээд үүнээс гадна бол нөгөө бичиг маань өөрөө зөв байх ёстой. Тийм учраас бусад нөгөө үр сад хамаатан хүмүүсийн оролцоо бол бас маш их чухал байсан. Тэгээд их богино хугацаанд хүмүүс бол идэвхтэй одоо миний ажилд их тус олсон. Ургийнхаа бичгийг хийж дуусны дараа бол яг одоо аавын минь талын, ээжийн минь талын ийм учиртай ийм хүмүүс байсан байх гэдгийг илүү ойлгосон. Багчуудад маань, хүүхдүүд маань бас хэрэгтэй мэдээлэл болох байх гэж бодож байгаа. Нүдэн болон мядаг нарын ургийн баяр 2025 он. Харин түүний дүү мядаг 1886 онд мэндэлж, чимэд, доржоохуу, загдаахуу, должин нарын 4 хүүхэд төрүүлж өсгсөн байна. Ургийн түүхээ мэдэх өндөр настай буурлуудынхаа сургаал захиасын сонсож хуран цугласан садан төрлөө танилцуулах ажиллагаа бол ургийн баярын хамгийн чухал хэсэг. Эгч дүү нүдэн мядаг нарын үр удмын хэлхээ өнөөдөр хаана хүрч Монголдо төдийгүй дэлхийн өнцөг улам бүрт ажиллаж амьдарч байгааг харж сонсож багтах нь энэ баярын гол зорилго юм.
Түүнчлэн Мядгийн охин Чимдийн хүү төр гэрлийн бэр соёлын тэргүүний ажилтан Даваас сүрэн Айдууны цэнхэр хадаг өргөж ураг удмын хүмүүсээ цэнгүүллээ. Чимэдийн бүл. Мядгийн том охин Чимэд сономтой гэр бүл болж долгор сүрэн цэдэн содном төр гэрлэгсэн 3 хүүхэд төрүүлсэн өнөөдөр 50 гаруй хүнтэй өнөр өтгөн болжээ. Чимэдийн бүлийг түүний том охин долгор сүрэнгийн охин Сүрэн төлөөлж танилцууллаа. Манай ээж аав хоёр Завхан аймгийн Алдарган сумын Борхын шугууд хоёулаа төрсөн. Ээж шар арганд аав Борхын шугууд төрсөн. Хоёулаа нэг нутаг усны хүмүүс байсан. Тэгээд манай буур ээжийн эмээ буур ээжийг бол бид нэр сайн танин. Борхын шугууд бид нэрийг бас өсгөж энэ ах トゥ амар садантайгаа энэ одоо энэ Мядгийн манай буур ээж болохоор их төрөл удмаа сайхан танилцаж цаашаа залгуулж явж байгаараа миний хүүхдүүд гэж загтаг байсан. Тэгээд одоо энэ яг энэ ургийн баярыг хийгээд ирэхээр бид нэр одоо өөр хүүхдүүдээ бас танилцуулаад цаашаа бас энэ өөр хүүхдүүдтэй ч гэсэн цаашаа гоё юм байна бас. За энэ цагнаар хурдгшилсэн энэ цаг өдөр бид хэд Мэдэг нүдэн гэдэг хоёр хүний өөр удам сайхан уулзаад ах トゥ усын сайхан баяр болж байна. За би болохоор Мэдгийн Чимэд гэдэг хүүхдийн хамгийн бага хүү төр гэрлийнх нь том хүү байна. Би ч одоо буур ээж дээрээ өссөн. Одоо Мэдгийн Чимэд гэдэг буур ээжийнхаа яг гар дээр өсч тарилсан. Манай буур ээж чинь бидний одоо хар багаас нахгүй бол төлөө түлшээ төөхөө аргалд яаж явах уу гээл тэгэл өглөө манайх ч хөөрхөн цөөхөн малтай. Тэгэл би одоо тэр буудад нь явж тусалдаг байсан. Буур ээжийн ганц амин хайртай хүн байсан. Тэгээд энэ сайхан өдөр ингээд ах トゥ нараараа цуглараад ингэж ах トゥ ураг садны төрлөө танилцах юм юу болж байгаа сэтгэл хангалуун байна. Тэгээд энэ одоо цаашдаа энэ сайхан уламжлал болгоод энэ өөр хүүхдүүдийн хооронд нь танилцуулаад удам судраа ах зах юу гэдэг тэр бүгдээ сайхан судлаад явах нь их сайхан сайшаалтай зүйл болж байна гэж миний хувьд бодож байгаа. За би Мэдэг гэдэг хүний дунд охин Цэрэн содном гэдэг хүний том хүн байна. Тэгээ өнөөдөр одоо энэ ургийн баярыг хийж байгаа баяраар ураг төрлөөтэйгээ уулзж байгаадаа бас өндөр сэтгэлдтэй байна. Энэ ургийн баяр гэдэг бол одоо хүүхдүүдэд цаашд нь хоорондоо бие биенийгээ таних, төрөл садан ураг садангаа мэдлцэх. Энэ бол бас маш их юутай өр өгөөчтэй их сайхан ажил болж байна. Өнөөнийг одоо тэгээд цаашдаа залуучууд бид нар залгамжлуулаад ойрхон хийгээд уулзцгааж явуулах сайхан юм байна. Эв нэгдлийн бэлэгдэл спорт тал бүрээс цугласан нэгэн ургийн залуусыг бие биетэй танилцуулж нэг баг болж хурд хүч авхаалдсан баг нь сорих ирээдүй хойч болсон хүүхэд багчуудаа хүчээ нэгтгэж дэмтэй тустай амьдрал амжилтанд хүрэхийг сургамжлан гар бөмбөг, олос татал, дартс, бүхин барилдаан, бяцхан мис шалгаруулах зэрэг 5 төрөлт спортын тэмцээнийг зохион байгууллаа. Загдаагийн бүл. Мядгийн дунд хүү Загдаа хүү 1920 онд төрсөн бөгөөд Баасан хүүтэй гэр бүл болж тэд Магван Жамбал сүрэн гэсэн 2 хүүтэй болжээ. Загдаа хүүгийн бүлийг том хүү Магван төлөөлж танилцууллаа.
За энэ өнөөдөр одоо өдрийн сайн өдөр бид нар товолж иж ургийн баяр даа их сайхан сэтгэл өндөр ингэж баярлцгааж байна. Мэдэг гэдэг хүний загдаа гэж хүүхдийн хүүхд би Мавган гэдэг хүн байна. Тэгээ Мавган битэр Жамбал суран гэж манай дүү байгаа. Тэгээ битэр хоёулаа. Тэгээ хүүхдүүд өр хүүхдүүдтэйгээ ингэ байдаг. Имэнийгийнхэн өөрөдмө улсуудаа танилцаад бидний сэтгэл өндөр байна. Нүдэн Мэдэг гэж хоёр сайхан буурлын минь ургийн баяр болж байгаа. За тэгээ би Мэдгийн баг хүү Загдагийн баг хүү Жамбал суран байна. За манай аав халах голын дайнд орж исэн юм билээ. Сайхан гавьяа шагналтай. Тэгэхээр би ааваар барахж явж байгаа. Яагаад тэгвэл эх орны чөлөөлөх дайнд орж исэн. За энэ хүний үр удам засраагүй цаашдаа үргэлжилж Монгол улсын төлөө зүтгэж явж байна. Ураг удмын баяртаа 1 сая төгрөгөөс дээш сэтгэлийн ханд өргөсөн Нүдэнгийн том охин Аюушийн баг хүү, Даруйцрын том хүү Даштава, Мэдгийн том охин, Чимдийн том охин, Долгор сүрэнгийн охин Цинд Аюушийн гэр бүлд талархлаан илэрхийлье. Должингийн бүл. Мэдгийн баг охин Должин 1927 онд төрсөн Дорж сүрэнтэй гэр бүл болж Ариуна Аюушчуу гэсэн хоёр хүүхэдтэй болжээ. Должингийн бүлийг түүний том охин Ариуна төлөөлж танилцууллаа. Хор ороод игшэрсэн энэ сайхан өдөр бид нар одоо Илэн Зэмээ Мэдэг тэдний үр сад ингэж цугларч ургийн баяраа хийж байгаадаа бид баяртай байна. За би Мэдгийн Должин гэдэг бага охиных нь том охин байна. Ургийн баяр гэдэг бол асар их одоо нөлөөтэй гэж боддог. Яагаад гэвэл одоо бидний үр хүүхэд ачцээ бүгд одоо төрөл садан ургийн холбоо хэлхээгээ баталгаажуулах. Энэ бол маш том үйл ажиллагаа гэж ойлгож байна. За тэгээ манай том ихчээ маань нөхөр энэ Жон гэж залууга одоо Америк улсаа Юта мужаас ирсэн. Манай ихтэй танилцаад одоо 20 гаруй жил болж байгаа. Hello, I'm John Marion. I'm spouse of Tsarenda Tugura. And I'm very happy to be part of this big family, and I've moved here to Mongolia, and I've been here with Segi since the year 2002. Thank you. Намайг John Marion гэдэг би Түрк гэрлийнхэн том охин Цэрэн Долгортой гэрэлсэн. Тэгээд энэ ургийн баярт ирээд их баяртай байна. Тэгээд би Монголд одоо амьдрах гэж байгаамаа. Тэгээд энэ сайхан хүмүүстэй танилцсандаа маш их баяртай байна. I fell in love with Mongolia, and then I fell in love with a Mongolian woman, and I love everything about her and their culture. За бараг л тийм дээ. Гэл очилж байгаа. Хан Тайшруулын аймаг, одоогийн Завхан аймгийн Алдар хаан сумаас эхлэлтэй Нүдэн Мэдэг нарын эгч дүүсийн ураг удам улам батчин үр хойчин үр удмаа мэдж бие биетэйгээ ойрхон өсч түшиж тулах ургийн хэлхийг таслалгүй цусаа цэвэр ариун тунгалаг авч явах нь гений хувьд цаашлаад Монгол хүний хувьд Монгол үндэстний хамгийн том дархлаа юм аа.
Эвлэлд нь нэгдсэн ураг удмын халуун илгийн та бүхэндээ эргэн уулзахын өрөөлөөр гэж байна. Нүдэн болон мядаг нарын ургийн баяр 2025 он